За сайн байцгаана уу? Намайг Уянгаа гэдэг Америкийн нэгдсэн улсад нийгмийн эрүүл мэндийн магистр чиглэлээр сая 2021 онд төгссөн. Одоо докторийн сургалтанд суралцахаар бэлдэж байгаа. Канадын British Columbia их сургуульд Experimental Medicine департаментийн докторийн сургалтанд одоо удахгүй явах гэж байгаа. Америкийн нэгдсэн улсын Хавайн их сургуульд суралцсан нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 2019-с 21 оны хооронд. Би Тайванд бас магистраар сурч исэн. Яг Тайван, Америк хоёрыг харьцуулах юм бол одоо сургалтын систем нь бас нөгөө уламжлал одоо ёс заншлаасаа бас их хамааралтай байд юм шиг байна. Тайванд жишээ нь ингээд багшийнхаа үгийг л сонсох ёстой. Одоо багшийнхаа хэлсэн одоо үгнээс зөрж болохгүй. Одоо өөрөө санаачилж хийсэн ч гэсэн багшаасаа байнга зөвшөөрөл авах ёстой гэх мэтчлэн иймэрхүү яг нөгөө нэг соёлынх нь ялгаа гарч ирдэг. Харин Америкт болохоор илүү нөгөө бие даасан одоо илүү санаачлагтай байх байдлыг илүү их дэмждэг юм шиг санагдсан. Нийгмийн эрүүл мэнд гэхээр ер нь бол өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийг дэмжих тийм одоо бүх үйл ажиллагаануудыг хамтдагсан нэг тийм анагаах ухааны нэг салбар байдаг. Тэгэхээр энэ одоо бид бүгдээрээ харж байгаа энэ ковид гээд цар тахал энэ бас нэг нийгмийн эрүүл мэндийн асуудалд орж явдаг. Яг намайг сурж авах үед эхний жилийн 3 сараас эхлээд бас дэлхийд аяг ковид тараад яг би одоо яг сурж исэн чиглэлийнхээ дагуу бас олон зүйлийг харах, тэгээ багш нартайгаа ярилцах тийм боломж бас гарч ирж исэн. Тэгээ яг нийгмийн эрүүл мэнд гэдэг бол хүн амын нийт эрүүл мэндийн асуудлуудыг яаж одоо бууруулах, тэднэрээс яаж урьдчилан сэргийлэх тал дээр анхаардаг нэг шинжлэх ухааны салбар гэсэн үг. Яг миний сурсан нь болохоор яг тархуур судлал буюу одоо ингээд яг ямар өвчин, ямар газар, ямар тоо хэмжээтэйгээр гарч ийн, энэ өвчнүүдэд яг юу нөлөөлж ийн, тэр одоо эрсдэлт хүчин зүйлүүд нь хэр их хэмжээгээр нөлөөлж ийн гэдгийг тийм судалдаг яг нийгмийн эрүүл мэндийнхээ нэг салбар хэсэг байгаа. Анх би анагаахын сургуульд орохдоо одоо хүмүүсийг эмчлэх, эдгээх зорилготой орж исэн. Тэгээд яг ингээд сурж явах явцад яагаад ингээд заавал бид нар ингээд өвчнийг өвдсөн хойно ингээд эмчлээд байгаа юм бэ? Бид нар ингээд хэрвээ өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх алхмуудыг хийчих юм бол заавал тэгж өвдөж хүмүүсийн эрүүл мэндийг хохироож одоо мөнгө төгрөг зарцуулж одоо эмчилгээ хийх шаардлагагүй байна гэж бодоод ерөнхийдөө нийгмийн эрүүл мэндийн чиглэл рүү явсан байгаа. Тэгэхээр одоо энэ сүүлийн үед халдварт бус өвчин гэж яригдчихэж байгаа одоо тааргалалт, зүрх судасны өвчин, хавдар маш ихээр нэмэгдэж байгаа. Энд нар бүгд дандаа амьдралын хэв маягаас үүдэлтэй байдаг. Тэгэхээр энэ амьдралын хэв маягаас үүдэлтэй энэ бүх өвчнүүдийг нийгмийн эрүүл мэндийн аргуудаар одоо урьдчилан сэргийлэх хөнгөн үед нь зогсоох тийм боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо нэгэнт энэ таргалтын тахал, зүрх судасны өвчин, хавдар, одоо өөр астм, бактери маш олон тийм халдварт бус өвчний тархалт цаашид нэмэгцээр л байгаа болохоор энэ мэрэгжлийн хэрэгцээ улам л ихээр бий болно гэж бодож байна. Мөн яагаад тэгэхээр одоо Америкийн бүх судалгаа шинжилгээ засгийн газраас одоо санхүүжилттэй байдаг. Тэгэхээр бүх зүйлийг одоо судалгаа шинжилгээнд дээр л үндэслэж хийх ёстой байдаг болохоор санхүүжилт маш чухал. Тэгэхээр одоо санхүүжилтийг маш сайн гаргадаг газрууд энэ Америкийн нэгдсэн улс байдаг. Тэгэхээр ерөөхдөө судалгаагаа сайн хийгээд үр дүнг нь одоо ард иргэдэд сайн танилцуулж байгаа
орнуудын нэг бод яхахгүй Америк нэгдсэн улс байна. Америк хүмүүс гэхээр илүү тийм чөлөөтэй санал бодлоо одоо чөлөөтэй илэрхийлдэг тийм хүмүүс байдаг. Тэгээд бас ингээд Америк олон найз нартай болоод ирээд найз нарыгаа харж байхад ингээд хэдийгээр ингээд найз ч гэсэн нэг тийм хувийн одоо орон зай байдаг юм шиг санагдсан. Ягаад тэгэхээр ингээд Монголд чинь ингээд амар тийм найзархаг тэгэл гэр бүлсэг одоо тэгэл хамаатан саднуудтайгаа амар ингээд уулзаж одоо илүү их холбоотой байдаг гэх юм уу. Америкчууд гэх юм бол ингээд хэдий найз ч гэсэн миний ажил бол миний ажил, чиний ажил бол чиний ажил одоо гэдэг байдлаар илүү ханддаг юм шиг санагдав. Америкт аялсан газрууд гэвэл Вашингтон DC-д байсан, Нью-Йорк очиж исэн, Чикагод очиж исэн, Бостон горд ирсэн. Тэгээ сая Хавайд бас сурсан. Тэгээд би Хавайг санал болгомоор байна. Ягаад тэгэхээр цаг агаар нь сайхан тэгээд далайн эрэг дээр очиж наранд бие шарна гэдэг бол бас л нэг одоо амьдралын аз жаргалуудын нэг гэж би бодож байна. Тэгэхээр Хавайд дээрэс нь одоо Нью-Йоркийг одоо амьдралын хэв маяг нь маш завгүй байдаг. Тэгээд одоо метро нь маш дүүрэн. Тэгээд яг тэр талаас нь завгүй тийм эгч хүчтэй хүмүүст бол Нью-Йорк таалагддаг баг. Харин Вашингтон DC илүү тийм тайван юм шиг санагдсан Нью-Йоркт харьцуулахад. Тэгээд амьдрахад тухтай тэгээд тийм өндөр барилга байхгүй. Ерөнхийдөө 1 4 5 давхар байшингууд л байгаад байдаг. Тэгээд Чикагод яг хүүтэн үед нь очсон болохоор айгүй хүүтэн санагдчихсэн. Яг очмоор санагддаг газрууд гэвэл Калифорниад очмоор байдаг. Тэгээд бас Вашингтон мужийн Сиэтл хотод бас очих юмсан гэж бодсоор байгаа л тэгэл чадаагүй. Тэгтээ очих байхаа авдаггүй. Ер нь ингээд анх очиход бол нөгөө нэг хилэндээ амар insecure идэв шүү дээ. Ингээд миний хил хангалттай биш. Тийм болохоор ингээд би ингээд өөрийгөө ингэж юм дутуу үнэлдэг. Одоо бусдаас доогуур юм шиг тийм мэдрэмж төрдөг байсан. Тэгээд яг ингээд очоод найз нартай болоод хичээлд одоо сураад ирэхэд ингээд яг би ч гэсэн нэг бусдаас дутхааргүй юм биш үү. Яг энэ гадаадын энэ Америкт сурсан хүүхдүүдтэй би адилхан сураад явж гин. Эднээс ер нь дутаад ах юм байхгүй юм байна гэсэн тийм өөртөө итгэх итгэл илүү төрдөг болсон.